Их хүссэн хүнийг эрх мэдэлд бүү ортул гэдэг. Энэ үгний хариултыг биеэрээ мэдрүүлж яваа хүн бол Монгол Ардын хувьсгалт намын дарга Намбарын Инх хоёр. 1992 онд Монголын улс төрд орж ирсэн тэрээр төрийн 3 хүндрэлтийн судалт сухалсан цагаас унах хүртлээр авилга хээл ахуулын үндэс цөөрийг ургац хариунтай тариалангийн талбай болтсон тарьж тордсон гэж үздэг. Энэ тухай хин хөнгүү гадралах боловч түүний үгийн урлаг тарих угаалтын арга технологид өнөө хэрнээ автаж ууссаар төрд шургалсан саврыг нь тасдах боломжийг олохгүй. Тэрээр энэ удаагийн улсын хурлын сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч сонгуулийн ерөнхий хорооноос түүний ялтай тооцох хугацаанд дуусаагүй учраас нэр дэвших эрхийг нь бүтгэхээс татгалцсан. Харин үүний оронд тэрээр эхнэр цолмонгоо нэр дэвшүүлж парламентд дахин шуургалах ямар л боломж байна. Тэр бүх нөхцөлийг онгичиж явна. Үнэн дээр бол энэ хоёрт Монгол улсын хөгжил дэвшил ард түмний аж амьдрал огтхонч бадгүй. Гэвч нэгэн цагт Монголын ард түмэн түүний хүссэн цагт нь хүссэн суудалд нь суулгаж, төрийн тэргүүнээрээ дараалан сонгож, өөр хүнд ч үзүүлээгүй тийм л том хүндлэлийг үзүүлсэн. 1992 оноос 2009 он хүртэл улс орны хөгжлийн төлөө гэсэн чин сэтгэл, чин хүсэл байсан бол эрх мэдэл, албан тушаал, намын бүлэг гээд бүх зүйл түүнд байлаа. Энэ 17 жилийн хугацаанд зөвхөн тэр л Монголын төрийг харцаараа хөдөлгөж хүснээрээ жолоодож байсан маргашгүй. Гэтэл тийм хэмжээний эрх мэдэл дангаараа ноёрхож байх үедээ хийж чадаагүй байж одоо Монголын ард түмнээс ямар тусламж юун санал нэхэд байгаа нь гайхшруулдаг. Мэдээж үүний хариулт нь их энгийн. Үйлцэн хэрэгэн дэндүү их учраас халдашгүй эрхтэй албан тушаалаас хамааралтай байхгүй бол дахин дээлийн өмөрч энх хоёрын гэсэн бүх зүйл Монголын улс төрөөс бүрмөсөн арчигдахад тун ойрхон болсон учраас тэр. Өдгөө казиногийн гих хэргийг зөвхөн байгаль Баттулга Инхбаатар гэсэн хэдхэн хүнээр төсөөлдөг болчихсон байна. Гэтэл яг энэ хэргийн гол зангилаа нөгөө л Инх хоёр байсныг хуулийн хүрээнийхэн өнөөдөр ч амдаггүй. Казино тойрсон авилгын хэрэг дуйлан болж ерөнхий сайд наран цацралт Инх хоёр нарыг шалгуулахаа мэдгдснээр эрүүгийн цагдаагийнхан холбогдох бүхэл баримтыг бүрдүүлээд байв. Улмаар ерөнхий сайд наран цацралт хууль зүйн сайд цогноор үүрэг болгосны дагав цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг Инх хоёр тэргүүтээ нэр бүхий гишүүдийг бүрэн эрхийг төдгөлзүүлэх асуудлыг оруулж 1999 оны 5 дугаар сард баримтлах ажиллагаа явуулахаар зэгж байсан гэдгээ. Өнөө маргаашгүй дээлийн нөмрөх дээрээ тулсан Инх хоёр долон нийтийн санаа бодлыг казиногийн хэрэгээс өөр зүгт хандуулах маш том хүчтэй шалтгаан хэрэгтэй болж өөрийг нь барихаар зэхэж байгаа наран цацралтын засгийн газрыг огцруулах төлөвлөгөө гаргалаа. Улмаар сүр хүчний гончигдорж нартай нууц хуультай хийсэн тухай олон баримтсалт өнөөдөр ч дураж байдаг юм а. Мэдээж сүр хүчин засгийн газрыг унах нь хэрэгтэй учраас гончигдорж нарын хүсснээр албан тушаалын тохироогоо хийж харин ерөнхий сайд наран цацралтыг Оросын холбооны улс руу захидал явуулсан гэх илт гүжир гүтгэлгийн шинжтэй шалтгаанаар засгийн газрыг огцруулж байжээ. Ингэж казиногийн 25 мянган $, хэрэгээс ял мултарч энэхүү авилгын хэрэг өндөрлсөн гэж үздэг юм а. Шийлэг дам өнгөрсөн оны сүүлээр эрүүл мэндийн спортын сайдаар ажиллаж байхад Инх хоёрт өгдөх хандивын мөнгөө цуглуулж яваад 500 сая төгрөгийн хахуул авсан хэрэгээр саатуулагдан шалгагдаж байна. За тэгвэл Инх хоёрын гар бие оролцсон гэх хүн сонсоод бараг итгэмээргүй хамгийн том лойрын шинжтэй хэрэг нь их хөрийн дундаас ашиг унгаасан тэр үйлдэл гэдэг эдийн засаг судлаачид өнөөдрийн хүртэл бичиж ярьдаг юм байлээ. Өрийг бизнес болгож болдгийг Худалдаа хөгжлийн банкны хувьчлал болон Чех улсад төлөх өрийг бушнуулаад мэдэрчгсэн байсан Инх хоёр их өрийг мөн бизнес болгохоор сэтгэж болоодож Монголын Орос төлөх өр бараг 11.7 тэрбум доллар болж байсан учраас энэ бол жинхэнэ том бизнес байсан гэдэг юм лээ. Өр барагдуулах чиглэлээр мэргэсэн дэлхийн томоохон акулуудын нэг ФАД компани Монголын эрх баригчтай яриа хэлцэл өрнүүлж эхэлжээ. Нэлээд хугацаанд үргэлжилсэн энэ хэлцээрийн шатанд Монгол улс Оросын холбооны улс төлөх их хүрийн 98% хөнгөлж үлдсэн хувийг нь 2003 онд багтааж төлөхөөр тохиролцжээ. Ингэж бүх тохироо хийгсний дараа манай талаас нарийн тооцоо шилгүү бүдүүн тоймор $250 сая Чехийн обходны банк руу шилжүүлсэн байдаг. Улсын хамаг нөөцөө шавхсан Инх хоёр Анху Майнсын Фриландаас өндөр хүүтэй зээлсэн $50 сая хүртэл хамруулсан гэх яриач байдаг. Их хүрийг тэгэлсэн баярыг Монгол сүрдүүлэнтэ тэмдэглэж байх зур Оросууд олон улсын валютын санд Монгол улсаас $200 сая авч асуудлыг нэг мөр тэгэлсэн гэж мэдээлсэн байдаг. Харин олон улсын валютын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Монгол улсын засгийн газраас гаргасан 250 сая сүлдсэн $50 сая гаргалгаа тооцоо хийх шаардсан ч ямар ч хариу авч чадаагүй нэ. Гэтэл гадны өр төлбөрийн асуудлаас өмнөхөн хувьчлагдсан Худалдаа хөгжлийн банкны хувийн валютын данс руу энэхүү 50 сая төгрөг гинт орж ирээд учир итүүлгээр мөн л алга болжээ. Тэгвэл энэ үйл явц Инх хоёрын засгийн газрын үед их хүрийн үлдэгдлийг барагдуулахар шилжүүлсэн мөнгөний нэлээд хэсэг нь эзэнтэй хүрээгүй давхар гэрчилж байна. Өнгөрсөн 7 хоногоос эхлэн өргөө зочдуудл Улаанбаатар таймс сонингоос өөр хөрөнгөгүй гэдэг үндэслэлээр яалавч үсэн Инх хоёр цолмон нарын офшор бүсдэх нууц хөрөнгийн тухай мэдээлэл гадаадын сахим хэвлэлүүдэд тавигдаад эхэлсэн байх юм а.
Энэ хоёр өдгөө Интерполоор эрен сурвалжлагдаж байгаа төрсөн дүү инх туягийнхаа нэр дээр Сингапурт Trinix PTE гэдэг компани байгуулсан байжээ. Тус компани төлөөлөлөө удирдах зүйл BMI гэдэг компанитай хамтран ажиллах болсон тухай мэдээлэл 2016 оны 2 дугаар сарын 26-нд зарим вебсайт тавигдсан байдаг. Хоёр компанийнхүү хамтарснаар BMI компани нийт хувьцааны 50%-ийг эзэмшихээр гэрээ байгуулсан гэжээ. Өөрөөр хэлбэл Интерполоор эрен сурвалжлаглаад олдохгүй байгаа инх туяа хийлийн чандад инх хоёрын нууц бизнесийг үргэлжлүүлж байгаа бол тийм а. Инх хоёрын офшор бүсдэх бизнесийн нэг хэсгийг одоогийн Монгол банкны дэд ерөнхийлөгч Хүү Бат Шугарна Цолмонгийн төрсөн дүү Америкийн нэгдсэн улсын иргэн Ононгийн Алтан нар хамтран явуулдаг юм байна. Гэхдээ Швейцар дахь инх хоёрын гэр бүлийнхний офшор компани ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй учраас зөвхөн Монголоос гаргасан хөрөнгийг энэхүү нууц компаниараа эргүүлдэг байж болох юм гэдэг гаргалгаач хийсэн байсан юм а. Магадгүй эдгээр мэдээллийг инх хоёр нар гүжирдэж байна хэмээн гүрийдэг зангаараа үгүйсгэж болох ч технологийн дэвшилтэд хөл нийлж эхэлсэн монголчуудын хэн ч уцтаа тодруулчихад энэ бүх мэдээллийг гаргаад тавих боломжтой юм а. Мэдээж тийм том ноёрхол тогтоож байхдаа хуримтлуулсан тэр ариун хөрөнгө ор тас алга болно гэдэг боломжгүй. Харин сэрэг толгойнхаа хүчээр үдийн уртас сэжим гаргалгүй дарж ганц үг ган хийлгүй нууж чадсныг нь бас үнэлэх хэрэгтэй болж байгаа шиг байна. Их сансан газар 9 шин хоосон хондгийн үлгэрээр эрх мэдэл рүүгээ иргэн тэмүүсэн инх хоёр гэдэг хувь улс төрч Монголын төр дахин багтах орон зайг болсныг өөрөө ч бүрэг мэдэрч арга буюу эхнэрээ урдаа барьж улсын хурлын сонгуульд өрсөлдүүлж байна л да. Тэгвэл эр нөхрийнхөө өмнөөс улс төрд хөл тавьж яваа сонгоны хайрхан дүүргийн 75 дугаар тавигт Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Цолмон гэж юу юм бол. Түүний өвөө Цэнтэн Цэдэнбал даргын үед гарынх нь хүмүүсийн нэг байжээ. Улмаар өвөөгийнхөө хүрээлэл төтлөгдөн зүйл толгойт улсын Плехановын нэрэмжит улсын ардын аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч философч мэргэглэр төгссөн. Сургуулаа төгсөх гэж судалгааны ажил хийж явахдаа Оросын мафиахантай холбогдож нүүр тулж үзсэн хэмээн өөрөө ч дурсаханч бай. 1992 оны улсын хурлын сонгуульд Дааган болдын Монголын үндэсний дэвшлийн намаас нэр дэвшиж байсан тэрээр инх хоёроос өмнө сонгуульд өрсөлдөд үзчихсэн боловч өөрийгөө улс төрөөс хол байх ёстой гэж тодорхойлдогч инх хоёрын хажуугаар төрийн ажилд хошуу дүрлэх хэмээн олонтой шөмжлөжүүлээ. Тиймдээ ч инх хоёрыг ерөнхий сайд болсныхын дараа тагнуулын ерөнхий газрын зөвлөхөөр 7 хоногийн турш ажиллахдаа казиногийн хэрэгээс ахуулаад их хөрийг тойрсон сүлжээтэй холбогдсон эр нөхөртэй хамааралтай их баримт болгоныг бүрмөсөн зэгцэлж их цэвэрлэгээ хийсэн гэдгээ. Гэхдээ энэ нь өнөө хэр барин тавь нотлогдоогүй 2009 оноос хойш инх хоёрыг ангуучлах ажиллагааны явцад өргөө зочд бодол зэрэг мэрсэрхэн хэрэгээс өөр зүйл гарч ирээгүй бодоход Цолмонгийн гүйцэтгсэн их цэвэрлэгээний үр дүнч байж болох юм а. Өдгөө хараа хяналтгүй эмзэг хүүхдийн хүүхдүүдэд тусалдаг ерөө сангийн тэргүүнд ажилдаг их Цолмонгийн улс төртөө хутгалцсан түүх нь үүгээр тогтохгүй. Ямар ч үсэн 2012 онд Монгол Ардын хувьсгалт нам инх хоёрт очсны дараа хүүгөө улс төрд оруулахын тулд замаа тавьж өгсөн гэгдэж байсан Цолмон энэ удаа нөхрийнхөө оронд нэр дэвшин өрсөлдөж байна. Худалдаа хөгжлийн банкны хувьчилч гэдэг юм уу Эрдэнэ төвлөрийн зэсийн гүйлгийг хянж байсан Gerald Metals Финландд 50 сая $50 худалдсан оюутлогоонд лиценз гэдэг энэ хоёртой холбоотой асар том хэрэгүүд зах зухаасаа өгнө ил болсороход зөвхөн өргөө зочдууд Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн гэрчлэн хямдхан үйлдэлд нь хариуцлах хүлээл гэж одоо хэдэн жил дуйлаа шуган боллоо шүү дээ. Монгол Ардын хувьсгалт намын толгойд гарч бужигнаа эхлүүлэхийн өмнөхөн 1997 онд ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ инх хоёрт хандан гал шиг үгээр хажирсан хатуухан хөхтэй алсыг харсан захидал илгээж байсан байдаг юм лээ. 70 насныхаа босгон дээр бичсэн түүний захидалд за намбарын инх хоёр гэж хэн байсан хэн болохыг нь төвгүй тодорхойлж холын бодол тавс холын шуналдаа дийлдэж магадгүй хүн хэмээн тодорхойлж байсан байна. Харин өнөөдөр инх хоёрыг холын шунал нь өөрийнх нь хүзүүг ороочход юунаас ч гарч чадахгүй ийм дөнгөнд орчихсон иймэрхүү байдалтай байгаа юм болоо да. Энэ хүн бол Монголд авилгал гэдэг энэ тахлын үрийг тарьсан үүнийг дэлгэрүүлсэн.